Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ Python-ы Tkinter сан дээр бид нэр entry буюу input text box-ыг хэрхэн оруулах талаар та бүхэндээ тайлбарлая. За үүнийхээ тулд эхлээд бид import prompt-тэй import хөрөөгөөр Tkinter гэсэн сангаа импортж оруулж ирээд Tkinter S TK мөрөвчин. За тэгээд дэлгэцээ бид нар ажлын дэлгэцээ бэлтгэхүүднээс дэлгэ биччихье. Дэлгэц. За энэ алдаа заана. Дэгэ бичиж D тэнцүү TK цэг том T жижиг K гээд функц ажиллуулад өгнө. За одоо үүн дээр бид нар D цэг main loop гээд үндсэн параметрын функцаа бичлээ. За ажиллуулж үзье. За үндсэн манай параметрын ажлын дэлгэц маань цонх маань ажилласан байна. За одоо нэмээд энэ дээр бид нэр level буюу одоо шошгоо бичиж өгнө. Шошгоо бид нэр өнөөдөр show гэд товчлоод бичиж, show хувьсгчид бид нэр шошгоо оруулж ирнэ. Show тэнцүү TK цэг level гэд элийн томоор бичээд дотор нь дэлгэцэн дээрээ байршуулах учраас D гэж одоо дэлгэцийн объект файлаа 3 дугаар мөрөн дээр бичсэн объект файлаа дуудаж бичээд текстийг бичиж өгнө. За шошгоныхоо текст буюу entry input одоо боксийн текстийг оруулна. За энэ дээр input value гэж биччихье. За үүнийхэн дараа бид нэр ард нь цэг тавиад grid функцийг залгуулж бичнэ. За үүнийхэн дараа одоо бид оролтын утгыг оролт гэж объект төвсчид зааж өгөөд tk цэг entry гэдгийн e үсгийн томоор бичээд функцэн дотроо энийг бид нэр дэлгэцэн дотор байршуулж байгаа учраас D гэдэг утгыг зааж өгнө. За үүнийхэн дараа бид нэр одоо тухайн оролтынхаа утгыг харуулах үүднээс оролт цэг grid функц авч өгнө. За одоо ингэ ажиллуулад үзье. За дэлгэцэн дээр input value гэсэн текст буюу level гарсан байна. Доор нь бидний entry буюу input box гарчсан байна. За энэ дээр дурын текстээ бичиж болно. Hi, my name is Bolt гэж бичиж. За ингэж ажиллана гэсэн үг. За ингээ өнөөдрийн видео бичлэгээр та бүхэндээ Python Tkinter санг ашиглан window буюу цонхон дээр хэрхэн entry буюу одоо оролтын input box-ыг бичих талаар та бүхэндээ тайлбарлалаа. Танд манай хичээл сургалт таалагдсан бол та манай сувгийг subscribe хийж дагаарай. Мөн өөрийнхөө сэтгэлдээ комент бичээрэй. За мөн бичлэг маань таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. За баярлалаа баяртай.